өнөөдөр өмнөх одоо та бүхэнд бичсэн захидлын дагуу уг нь бол бидний одоо хамтран хэрэгжүүлж байгаа Домане гэдэг төсөл байгаа тийм ээ, Европын санхүүжилттэй. За нөгөөх нь Монгол Улсын их сургуулийн инновацийн нийгмийн инновацийн төсөл байгаа. За нийтдээ 8 хичээл боловсруулна. 8 хичээл маань бүгдээрээ нийлээд хүрээлэн буу орчны хяналт үнэлгээ мэргэжлийн магистрийн бүрэн захин хөтөлбөр болох ийм төлөвлөгөөтэй. Энэ бол нэлээд ер нь бол энийг хийх нь бол бидний хувьд нэлээд том амбиц байх ёстой. Яагаад гэвэл Монгол улсын түүхэнд бүрэн захин зэргийн хөтөлбөр гэдэг юм байхгүй шүү. Хийж чадвал бид нар эхнийх нь, хийж чадахгүй бол нэг хүн орж гараад байна да. За бөмбөг хөөгөөд явсан уу те. За. За хийж чадахгүй бол одоо тэгээд материалын нулимс гаргаад сууж яхаас арга зам байхгүй. За тэгэхээр энэ утгаараа та хэдэг бас жоох нэлээд амбицтай байгаасаа гэж бодож байна. За аль бие усны ажил бол уг нь өнгөрсөн оны 1 сард эхэлсэн 25 оны. За бид нар 25 оныхоо өвлийн эсэлтээр буюу одоо энэ 26 оны 2 сард эсэлт авна гэж анхны төлөвлөгөө гаргаад ингээд биетээр болон цахимаар уулзсан санаж байгаа. Гэвч за яг тэр үед нөгөө хэд хэдэн үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрх нь их сургуулийн эрх зүйн орчин бүрдээгүй байсан юм байл. За тэрэнд нь би мэйл дээр бичсэн дагуу за цахим сургалтын журам гэж байгаа боловч тэр нь нэгдүгээр төв журам, хоёрдугаар уг журам одоо юу гэдэг их сургуулийн айлч сургалтын журам одоо журам дээр бүрэн цахим зэргийн хөтөлбөр гэдэг ойлголт огт байхгүй. Анхнаасаа энэ төслийг бичгэд л ерөөсө сонгон шалгуулалтаас ахуулаад энэ одоо юу яриад байгаа нөхрөө гэдэг юм л анх яригдж эхэлсэн. За тэр чигээр явсараа арай гэж нэг юм Эрдэнэ бас одоо Эрдэнэгийн тусламжтайгаар нэг үлд бас одоо төслөө батлуулж авсан. За тэгээ 4 журмаа уншаад үзсэн чинь зөвхөн одоо захин хичээлийг яаж зохион байгуулах гэж байгаа болохоос захин зэргийн сургалтыг яаж зохион байгуулах вэ? Тэрний диплом олголтыг яаж хийх вэ? Эсэлтийг яаж хийх вэ гэдэг зүйл бол огт зохицуулт байхгүй. За тийм учраас үндсэндээ захин сургалтын журам гэдгийг шинжлэх шаардлага гарсан. Эннийхээ хүрээнд өнгөрсөн жилийн хүрээнд ажлын хэсэгт нь ороод за ер нь бол нэлээд бас за гол дүр тоглосон. Ингээд ямар ч сан дөнгөж 11 сарын 28-нд батлуусныг санаж байгаа. За энэ дээр бол одоо та бүхэн аянда захин хичээлээ боловсруулад ирэхээр хүсээгүй Монгол Улсын сургуулийн захин сургалтын журмыг уншиж үзээрэй. За ойлгохгүй зүйлээд нь дасуугаарай. Энэ дээр одоо бид нар хийх гэж байгаа зохицуулт байгаа. Хоёрдугаарх нь Доманы төслийн хүрээнд зэргийн бус сургалтын журам гэдэг юм мөн ялгаагүй Монгол Улсын сургуулийн хувьд бол түүхэнд хоёр дахь нь болж гарсан. 2007 онд төр сургалтын журам гэж байсан. Тэрнээс хойш ямар ч зохицуултгүй явж ирсэн. За бидний хамгийн сайн одоо мэдж байгаагаар бол за Оюногч Ариун эдрийн хамтран зохион байгуулдаг байгаль орчны аудитын сургалт байна. За манай Батзүрэн Батлагэр соо эдрийн зохион байгуулдаг зуны сургалт эднэр байна. За бидний муу ялгаагүй хамтраад зуны сургалт эднэр бол одоо бүгдээрээ зэргийн бус сургалтанд хамаарад их сургуульд яг одоо төсөл хэрэгжүүлдэг зарчмын дагуу явдаг ийм зохицуулттай болсон. Үүний үр дүнд юу гарах вэ гэхээр за та бүхэн аттестацид орох, урамшуул цалингаа бодуулах, эрдмийн зэрэг цол ахих гэх мэт ажлын бүх үзүүлэлтэн чинь зэргийн бус сургалт эрхэлсэн үзүүлэлт нэмэх оноогоор ордог бол зохицуулт орсон. За хоёрдугаарх нь за бидрээс бас үл хамааралтай байдлаар сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалтын журам, сургалтын үйл ажиллагааны журам бол 2025 оны 5-6 сард шинжлэгдэн батлагдсан. За энэ бол нөгөө яамнаас ирсэн юутай адилхан. Өөрөөр хэлбэл бид нар өнгөрсөн жил оны эхэнд ярьж байхад эдгээр журмууд хуучнаараа байсан учраас шинэ журам дээр яаж орж ирэх, ялангуяа бидний хийх гэж байгаа нөгөө магистрийн хөтөлбөр чинь яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байсан учраас энийг ерөөсөө энэ ажлыг хойшин тавихаас аргагүй болсон. Энэ ажил гэдэг маань нөгөө одоо шинээр хийх гэж байгаа магистрийн хөтөлбөрийг за өөр нэг яг бидний дотоод зохион байгуулалтын бас нэг алдаа гарч ирсэн. Тэр юу гэвэл
бүгдээрээ хийчих байх гэж бодоод ялангуяа оюун чимэг багшийн нөгөө хийгэр хайр зовсон доктортой хөтөлбөр чинь соо инх чимэг бие юу л за тэгээд нэг хүрээлэн буу орчин доктортой байдал гэсэн хичээлийг чинь бүгдээрээ нийлээд хийнэ гээд ингээд явсан чинь өтөхгүй юм байна. Нэг нэгэндээ найдаж тийм байна. Дээрээс нь хоорондоо сэдвийн агуулгын хувьд би энийг хийн чи энийг хийн гэдэг асуудал мэрсээр үүсдэг юм байна. За яг өрөөнд хамт сууж байгаа учраас би Ариун Санаа Батлгэр хоёрт хэлсэн. За ерөөсөө ингээд ер нь явахгүй юм шиг байна шүү. Бараг одоо нэг нэгээрээ илүү лид хийгээд явах нь зөв юм байна гэдэг байдал гарсан. За тэгээд ингээд ажиглаад байхад сүүлд нь одоо кредит цагаа тооцоолоход хүртэл бидэнд хэрэгтэй нэг зүйл бол нэг хичээлийг 2-оос илүү багш заах ер нь дэмий юм байна. Тэгэхээр одоо хийх миний ярих нөгөө цахим хичээлүүдийг аль болох нэг хүн хийх. За хамтраад хийх тохиолдолд нэг нь лид болоод яг удирдан зохион байгуулахгүй бол хоёр хүн хамтраа яриа за би Батлгэрт захирагдахгүй би Ариун Санаа захирагдахгүй гэдэг хоёр тийшээ хараа суучих юм гарах юм бол ажил явахгүй. Тэгэхээр хамгийн дээд нь хоёр хүн хийн. Ийм байдлаар зохион байгуулна. За би захидал дээр дуртахаа мартсан боловч бас нэг ажил бол хөтөлбөрийн шинжилгээтэй холбоотой бакалавр магистр докторийн хичээлүүд бүгдээрээ хөдөлсөн. За энэтэй уялдуулаад нөгөө нэг шинэ хөтөлбөр гаргах гэхээр индексийн асуудал болон хичээл давхардлын асуудал гарч ирсэн. За иймэрхүү нэлээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бидний өнгөрсөн жил хийн гэж төлөвлөсөн нэлээд том ажил маань ингээд бүтэн жилээр хойшилсан. За гэхдээ төслүүдээ бол би бүгдийг аль биесны хүсэлтэд гаргаад эрдмийн зөвлөрөөр хойшлуулсан байгаа. За үндсэн ажил руугаа оръё. За эргээ сануулах үүднээс би энийг харуулах юм. Би ширээ гэдэг. За ийм хуваарлт явж байгаа. За эхлээд би та бүхэнд маш ойлгомжтой болох үүднээс яагаад энэ зэргийн бус сургалтын журам бидний хийж байгаа магистрийн буюу зэргийн сургалтын хөтөлбөртэй холбоотой болчихвоо. Энийг юу ойлгож байгаа юм байна уу? Хоорондоо нэг жоохон ярилцаад нэг яагаад нэг нэгдсэн ойлголтод хүрэхэд бол би дангаараа ярмааргүй байна. Энийг юу ойлгож харж байгаа алсын харааг нь мэдэрч байгаа. За тийм хүн байвал нэг хилээд хийж шалгалт аваад. Манайхаа мэдж байгаа юм байна уу? Энийг хүн яриа орж ирээд ахчих байх юм гэсэн ирнэ. Энэ хин яриад байгаа юм бол хин нэгний микрофон нэгдэг үедээ дундуур дуу орж ирээд байх юм. Байна уу? Ямар сони нэхий үзэгдэлтэй болсон юм аа. Яа, за ер нь ойлгож байгаа юм байхгүй юм шиг байна. Онлайн болохоор тэгж байгаа юм болов? За инх чимэг. За үгүй шүү. Энэ шал өөр. За та нар ахаад нэг журам унших хэрэгтэй болно. Монгол Улсын их сургуулийн зэргийн бус сургалтын журам гэдэг унш. За энэ хоёрыг уншиж ерөнхий гол утга агуулга нь ойлгоно. За би сая тэр үндсэндээ тэр соогийн хилээд байгаа шээрс юм харагдахгүй нэг юм ямар сони юм бэ? Харагдаж байна уу? Ойно огшата микрофоно нэгэд хаага ярьда. Байна уу? Одоо сонсож байна уу? За одоо сонсож байна. За миний шээрс нь юу харагдаж байна уу? Би одоо шээр харагддаггүй. За би зогсоож байгаа дахиад шээрлье. Эсвэл би гараа дахиад орд юм уу? За та гарч байгаа орох.
За одоо ширсэн юм харагдаж байна манайхаа. Энэ дөрөв хичээлтэй яваад байхад юм байна. Тийм тэр хүснэгт би харуулад байна л да. Хүрээлэн борсын хяналт үнэлгээ хичээл боловсруулалт үйл явц гээд зөв тийм ээ. За. Зэрэг явж байгаас. За. За хамгийн гол концепц бол юу вэ гэхээр бид нар за зэргийн сургалтаа хийн. Энийг бол эх хичээлийн жилээс эхлээд эсэлтээ аавна. Одоо бол ямар нэгэн хойшлуулах юм байхгүй. Эх зүүн хувьд бол бүх зохицуултыг хийлээ. За ерөнхийдөө одоо бүгдээрээ магадлалдаа орцсон агсан төвчнийхээ хөтөлбөр болон бакалаврын хөтөлбөрөөр хийцэн. За та бүхэнд би мэйл дээр анхааруулж хэлсэн хувийнхаа ажлыг зохицуулаарай. Өөр дээр олон ажил овоолчоод сүүлд нь амжсангүй ийм боллоо гэдэг хүлээж авахгүй шүү. Яагаад гэвэл бид нар бүх хичээлээ боловсруулж иж Тэнхмийн бүрэлдэхүүн сургуулийн Монгол сургуулийн хөтөлбөрийн хороогоор орж иж хөтөлбөрт эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг авна. Тэгэхээр хин нэгэн хүний хичээл дутуу байвал энэ хөтөлбөр цаашаа явахгүй. Тэгэхээр өөртөө ажлаа зохицуул нэг хоёрдугаарт үнэхээр амжихгүйгүй л өнөөдрийн уулзалтан дээр хэлээд үнэхээр энэ төслөөс гарч болно. За тэгэхээр ажлаа сайн бодоорой. За тэгэхээр зэргийн сургалт энэ дээр боловсруулсан хичээлүүдэд ашиглаад бид нар зэргийн бус сургалт явуулна. Өөрөөр давхар орлого гэсэн үг. За хамгийн энгийн жишээ. Жишээ нь би байгаль орчны аудит хичээлийг ордог магиструудад. Тэнгүүтээ энэ дээр яадаг вэхээр иргэн статусаар өнгөрсөн жил ихэд 2 хүүхд суралцсан. Мөнгөний их сургуульд буюу бүртгэн сургууль төлөөд 3 кредит хичээл үзсэн. За энэ бол одоо явж байгаа тогтолцоо. Иннээс арай өөр. Жишээ нь олон улсын хөрөнгө оруулалт хүрээлэн болсны бодлого эрх зүй. За магадгүй. За хүрээлэн борс нөлөөлөх байдал болон эрсдлийн үнэлгээ хоёрыг нийлүүлээд бид нар micro credential буюу бичил зэргийн сургалт гэж хэлээд байгаа. Зүгээр энэ орчуулга нь Монгол дээр буухад хүмүүс ойлгохгүй учраас зэргийн бус гэж нэрлэдэг байгаа. Ийм нуудыг хийн. Өөрөөр хэлэх юм бол оюутан баг байна. Хүн цаг хүрэхгүй байна. За тэр нэг Facebook дээр зарсан юм шеэр мэйл гэдэг нэг үйл бүтэх. Угаасаа нэг явуургүй нэг тийм арга хэрэглэхээ мэдээж хэрэглэнэ. Үүнийхээ хажуугаар үнэхээр бодиттой бос системийн өөрчлөлт хийх хэмжээний ажлуудыг хиймээр байна. Тэгэхээр энийг хэн нэгэн хүн хийхгүй хамтдаа хийнэ гэсэн үг. За товчхон хэлэх юм бол хичээл болгон дээр магистр зэргийн бус гэсэн байгаа нь тухайн хичээлээрээ болон энэ магистр хөтөлбөр дээр нээсэн хүрээлэн борсны монитор хяналт үнэлгээ байж болно. Хүрээлэн борс нөлөөлөх байдал бол эрсдлийн үнэлгээ хоёрол хамгийн тохиромжтой 2 хичээл. Энэ хоёрыг нийлүүлээд бид нар бичил зэргийн сургалт гэдгийг хийгээд нэмэлт сургалт явуулна. Нэмэлт орлого олно. Энэ хувь хүндээ хэрэгтэй. Зэргийн бус сургалтын журмыг уншаарай. Ер нь унш гэдэг үүрэг даалгаврыг өгье. Энэ хичээлийн 2 дугаар үйлрэл эхлэхээс өмнө цахим сургалтын журам болон зэргийн бус сургалтын журмаа унш. Тэн дээр юу гэж байгаа вэ гэхээр зэргийн бус сургалт буюу micro credential сургалт эхэлсэн тохиолдолд тухайн сургалтыг санаасан зохион байгуулсан хүн нийт орлогын 70% авах зохицуулттай байгаа. Бүгдээрээ байрны зээлтэй, бүгдээрээ машины зээлтэй. Энэ зээлнээс чинь хүртэл хуваалцахад энэ ажлууд чинь хэрэг болно. За тэгэхээр бүгдээрээ сэтгэл оюунаа чилээж ажиллах хэрэгтэй болох нэ гэсэн санаа. За ингээд орчлоо дуусгаад иймэрхүү байдалтай хичээл хуваарлт хийсэн. Олон улсын хөрөнгө оруулалт хүрээлэн борсны бодлого эрх зүй Алтанск оюун чимэг, хүрээлэн борсны мониторинг хяналт үнэлгээ Батцүрэн, Тогтвортой хот оюун чимэг, инх чимэг, байгаль орчны аудит Алтанск. За би нэг аудитын холбоотой хамтарч ийн гэсэн байсан. Тэндээс юм хийдэг хүн олдохгүй юм байна. Хүрээлэн борс нөгөөд боловсруулалт гарга 100. Батлагэр ариунснаа хүрээлэн борчин ба тогтвортой байдал Алтанск. За энэ дээр би соо нэмэгдэх болоо гэж бодож байна. За
хүрээлэн борс нөлөөлөх байдлын эрсдлийн үнэлгээ. Баталгэр, уур амьсгалын өөрчлөлт, баталгэр хариуцна. За тэгэхээр нэг хичээлийг 2-оос илүү авахгүй. Жишээ нь энэ хуваарлан дээр өөрчлөлт хийх окей хариуцна. За энэ хуваарлан дээр өөрчлөлт хийх хүн бол одоо хэлээд шууд өөрчлөлтөө хэл. Багшаа нөгөө юу батилгэд зааланд яаж чадахгүй ч магадгүй. Би тэр нөгөө хичээлээ шууд хуваачих гэж байсан. Одоо өвдөл боловсрол дээр батилгээ ганцаараа уур амьсгалын өөрчлөлт дээр би ганцаараа гэсэн. Болж байна. Наач айгүй айтаа хуваарлаа. Тэгээд юу ахын бол тийм юм байна гэдэг. Тэгсэн бааш. Окей, хоёр хоорондоо яриад өгсөн байна тийм үү? Тэгээд ястаа угаасаа тэгээ явж байгаа. Окей. За тэгвэл энэ болж байна. За. Оюунаг шингчмэг 2. Хоёр хүн хамтраад хийж болно. Хоёроос илүү хийхгүй шүү. За, хоёр хүн хамтарч хийж байгаа тохиолдолд хоорондоо ярилцаад хэн нэгэн хүн лид болоод яваарай, ахлаад яваарай. Өөрөөр хэлбэл тэр ахлаа явж байгаа хүнтэй би сүлд нь хариуцлага тооцно. За, оюунаг. Энэ дээр чинь нөгөө нэг эхлээд ярихдаа гуруула бид хэд чинь сэдвээ зүгээр чухам хуваарлаж аваад авцсан шүү дээ. Одоо тэгээ сонон мэдж байгаа юм уу? Орохгүй гэхээр. Одоо сонон би өөрт нь бас хэлсэн. За өнөөдөр уулзалтаа гэсэн цаа чин хур зөвлөгөөнд давхцаад орж чадахгүй байгаа байгааз. Ер нь бол ингэж би одоо өөрийнхөө мэйлдээс одоо тодорхой өгсөн байгаа. Олуулаа хийн гэхээр ингээд үндснээ биендээ уягдаад итгэл найдаад тэгээ ялангуяа нөгөө ихний сэдв авсан хүн нь юугаа хийчихгүй ажиллаа хийж өгөхгүй бол 2 дахь 3 дахь сэдв авч байгаа хүн сэдвүн яа төгссөн юм бол цааш нь яаж уяртуулах уу гэдэг юм дээр бас гацдсан байна. За доктортой хоттой болохоор би 1-р 2-р семестр эхлэхээс өмнө хамгийн ихний удирдгал хичээлийг хийж өгнө гэсэн тэрийгэ хийж өгнө. Гэхдээ би энэ хичээл дээр одоо оролцсон гэж аль биесээ нэр зүүхгүй. Тэр гэрээт ажиллаас мөнгө төгрөг авахгүй. За тэгвэл энийг сэдвээ дахин хуваарлалт хийх хэрэгтэй болж байгаа юм байна л да. Би энэс чинь авсан сэдвээсээ нэг 4 хичээлийн юмыг PPT ер нь бэлтцэн видео бичих гэ байжсэн байхгүй юу? Тэгэхээр дахиад хуваарлалт хийгээд эсвэл сонмын авсан сэдвийг тэр чигтэн ээгийг өгдөг юм уу? Ээгийг тэгээ хоёлаа дараа нь л ярих хэрэг гарах юм байна л да сэдв дээрээ. Окей. За ерөнхийдөө би соо бол угаасаа захиргааны ажил хийж байгаа учраас одоо юу гэдгийг тэгээ дээрээс нь цаа чи спорт тэмцээн гээд орцохгүй юм байхгүй учраас яг хичээл хийгээд суугаад явах цаг зав нь хэр олдох юм бол би сайн мэдэхгүй байна. Бараг нөгөө захиргааныхаа хувьд үндсээ бодлогын дэмжлэг үзүүлээд за тэнхмээс бол бид угаасаа хилцүүлээ гарчихна. Тэгээ бүрддэхүүн сургууль бол МУИС-ийн одоо хөтөлбөрийн хорон дээр за ИТС яг ийм хичээл ингээд санааслаа явж байгаа гэдээ явах нь бараг өөрт нь ажил үргийн хуйлтын хувьд айтайхан байж магадгүй. Харин хүрээлэн боо орчин ба тогтвортой байдал гэдэг хичээл дээр сото би хамтраад за тэгээ өөртөө ярилцж байгаад энэ хичээлийг өгсөн арай дээр баг. Энэ дээр бас нөгөө бас нэг юм тодруулчих. Ерөнхийдөө нөгөө хичээлийн силабус англи монгол дээр гараад нөгөө нэг фидбек авдаг штэ холбогдох талуудаас тэр мөр нь бол хүчинтэй хэвээрээ үстэй дахиж өөрчлөгдөхгүй үстэй. Одоо чи Антоноос бусад 3-аас нь нөгөө юуг нь авцсан байгаа штэ. Фидбекийг аваад нөгөө санал авдаг штэ. Санал аваа саналын дагуу өөрчлөсөн барьсан гэдэг нэг юм хийдэг штэ тий. Тэр юмнууд нь ирсэн. Тэгээд одоо Антоных л хэрэг байгаа. Тэгэхээр дахиж энэ дээр силабус энтрөө өөрчлөөл хүн өөрчлөгдсөн ч гэсэн яагаад ах шаардлага байхгүй тэрүүгээр явчих болно үстэй. Болно. За ерөнхийдөө дарааллын хувьд бол нэг би жоохон апдейт хийсэн. Гэхдээ агуулгын хувьд буюу одоо саяны сан сумж авах нь ч бүгд хэвээрээ. За тэрийг би дараа нь ярих гэж ирсэн. За тэгэхээр энэ хоёр хүн хамтарч хийх хичээлийн хувьд хоорондоо ярьж агаад сэдвийн хуваарлтаа хийн. За сэдвийн хуваарлтаас ч хамааруулаад нөгөө юунууд нь гарч ирэх нь шүү дээ. Одоо юу гэдэг. За тухайн хоёр хүн хоорондоо ажлын хөлсөө хэрхэн хуваарлж явах уу гэдэг юм бол тухайн хүмүүсийн хоорондын асуудал болж хуурна. За дээрэс нь өмнө нь бид нэр 16 хичээл хийх үү 12 хичээл хийх үү гэжсэн.
үндсэндээ саяны нөгөө сургалтын хөтөлбөрийн шинжил дээр чинь агсан төвшин бол бүгд 12 удаагийн оролттой байхаар журам шинжлэгдсэн. Тэгэхээр бүх хичээлийг 12 оролттойгоор шинжилнэ. Өмнө нь 16 алин дээр нүлээ би нөгөө эрсдлийн үнэлгээн дээр ч алин дээр нүлээ нэг 16 та явах уу яах уу гэж ярьж байгаа төр орчихсон байгаа. Тэгэхээр бүх хичээл 12 та явна. Минимум. Дээрэс нь хэрвээ та бүхэн яагаад гэвэл энэ маань зэргийн бус сургалтаар ашиглагдах учраас нэмэлт материалын дээр сайн цуглуулад хэрвээ 16-гаар бэлтгэсэн эдэр байх юм бол тэрийг бити устгаарай. Нэмэлтээр оруулаарай. Яагаад гэвэл би одоо энийг хэн дээр за шинэ оюуны огчдоор би жишээ олгож хэлэх гэж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын хүрээлэн буй орчны бодлого эрх зүй гэдэг хичээлийг нэрийг хоёулаа жоохон өөрчлөх хэрэгтэй болно. Олон улсын хөрөнгө оруулалтын хүрээлэн буй орчны ба нийгмийн бодлого эрх зүй гэж оруулна. Яагаад ингэвэ гэхээр байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль одоо он гараад их хурлаар орж батлагдах төвшөндөө явж байгаа. Хуулийн хөндлөнгийн шинжээчээр миний бие ажиллаж байгаа. Энэ дээр ялангуяа манай Батцүрэн, Баталгаа, Ариун санаа бүгдээрээ үнэлгээнд дээр ажиллаж улсууд нийгмийн хэсэг буюу social impact assessment гэдэг маш том хэсэг орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл одоо болон бидний хуучин хийдэг байсан бол зөвхөн байгаль орчны хэсгийг хийдэг байсан Монгол улс. Тэр чигээрээ одоо нийгмийн хэсэг орж ирдэг болсон. Тэгэхээр бидний хуучин хийдэг байсан ажлууд маань ирээдүйд хийх ажлын ердөө 50%. Энтэй холбоотой яамнаас зэргийн бус сургалтын захиалга авахар инх мөнгөтэй ярьж байгаа. За дээрэс нь Дэлхийн банкны би оюуны огцног юу хэлсэн байгаа төр дурдаад орхисон байгаа. Дэлхийн банкны нийгмийн хамгааллын мэрэгчлэлтэнтэй уулзсан. За таныг яваад ирэхээр хийх гэж байна. Нэг жоохон дулаархаар семинарын хичээлтэй холбогдолтой материалууд болон Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа 3 төсөл дээр суурилсан нийгмийн стандартуудыг бодит байдал дээр ингэж хэрэгжүүлдэг гэсэн нэмэлт материалыг видео бэлтгэхээр ярилцсан байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар нэмэлт материалууд янз бүрийн юм байвал ер нь цогдуулж байгаараа зөвхөн миний хэлсэнд бити баригдаар гэсэн. Учир нь зэргийн бус сургалтанд ашигланаа. За Батцүрэнгийн хувьд хүрээлэн буй орчны мониторинг хяналт үнэлгээ хичээлийг дангаараа боловсруулахаар авсан байгаа. За тэнхимээ эрсэлт болсноос ажил нэмэгдсэнийг багш нь мэдж байгаа. Энийг боловсруулах хэвээрээ юу? Цаашийн тур гарцсан баг шүү. За мик нааштай. За тэгвэл юутай. За ямар ч хүн болго өөртөө гэрээ хийх гэдэг яах вэ? За ийм 8 хичээл. За ийм 8 хичээлээс За сүүй ороод өгш боллоо. За ороод ирлээ өгш. Би сая нэг бас нэг хүн орж ирээд бас намайг санаатай болчихлоо. За яг нэг минут орчим эсгийг би сонсоогүй шүү. Сая натаа хамаатай эсэг явсан уу юу? Тэгсэн. Хүрээлэн буй орчны мониторинг хяналт шинжилгээ гэдэг хичээл одоо байгаа бакалаврын хичээл дээрхээс агуулгаар чи өөр гэж хэлсэн. Тийм ээ. За энийг чи дангаараа боловсруулах хэвээрээ юу? Хэвээрээ. Одоо яг хөө зүгээр семестр эхэлсэн байгаа. Дахиад нөгөөдхийгээ бас дахиад нэг онлайн гэдэг дээр нэг учир зовлонгоо нэг ярьсан шүү дээ хоёулаа. Тэгээд ерөнхийдөө бол нэг ийм ирээдүйд нэг ном гаргахад чиглэгдэж байгаа. Тэгээд бакалаврын болон одоо яг энэ магистрийн энэ хоёр өөр төвшөнд агуулга дээр оруулаад нэг тийм номны драфт ерөнхийд нь эхлээд бэлдээ явж байгаа. Тэгэхээр тэрнийхээ өрөөнд бол би нэг хоёр арай нэг өөр энэ бол арай гүнзгий төвшөнд тийхтэй хоёр өөр одоо төвшөнд байна гэж үзээд агуулга би бол номны агуулга бас бодож байгаа. Тэгээ тэрнийхээ өрөөнд нэг сумаар хоёр туулаа бодчих гэсэн санаатаа ерөнхийдөө ганцаараа ягаад явчихъя гэсэн бодолтой байгаа энэ дээр бол. Окей, болж байна. Ялангуяа ганцаараа хийсэн тохиолдолд сүүлд нь одоо юу гэдэг хугацаа хоцрох, ямар нэг байдлаар алдаа эндэгдэл гарах, эсвэл одоо юу гэдэг амжилт үзүүлэх аль аль талдаа эргээд ярилцахад амар. За хоёрдугаар нь би оны өмнө бас яг нөгөө зэргийн бус сургалт дээрээс нь захин сургалтын талаар нөгөө та бүхэндээ нэг кофе уунгаа ярьж хахад
Дэлгэрэнгүй тайлбарлаж чадаагүй. За ярих гэхээр нөгөө соо маань урдуур орж байх юм тайлбарлаад болж өгөөгүй. За тэр юу гэхээр за цахим сургалтын журам дээр бүрэн цахим зэргийн хөтөлбөрийн хичээл хамаарахгүй гэсэн нэг заалт байгаа гэж хэлжсэн санаж гин үү? Тэр ямар учиртай вэ гэхээр хэрвээ за танхимаар зохион байгуулагдахаар төлөвлөсөн зэргийн сургалтанд буюу яг одоо бидний явж байгаа хичээл дээр нэг багш тухайн хичээлийн жилийнхаа ногдлын хамгийн дээдлийн 40%-ийг захимаар зааж болно. Өөрөөр хэлбэл алдсан сүх миний хувьд бол нэг л хичээлийг захимаар заа. Бусдын бүгдийн танхимаар гэсэн үг. Харин энэ заалт бүрэн захин магистрийн зэргийн хөтөлбөрт хамаарахгүй гэдэг үгийг оруулсан байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ? Та бүхэн энэ зэргийн хөтөлбөрийг бүгдээрээ хамтраа боловсруулчвал одоо та бүхэндээ хийх гэрээний дагуу боловсруулсан хичээлтэн 5 жил Монгол Улсын их сургуульд ашиглагдана минимум. Тэгэхээр 5 жилийн хугацаанд та хичээл орсон ч ороогүй ч нийт цагийнхаа гүйцэтгэлийн 3 кредитийг энэ хичээлээс авчиж болно. Тэгэхээр за хичээлийн жилд 12 кредит цаг заадаг бол за танхимаар зохион байгуулагдах сургалтаасаа нэг хичээлийг захин болголоо. Магистрийнхаа хичээлээс нэг хичээлийг захин болголоо. Ингээд үлдсэн 6-ыг л танхимаар орох боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл энийгээ дагаад цагийн ачаал бусад судалгаанд зарцуулах цаг чинь нэмэгдэнэ. За энийг би нэмэлт тодруулгаар хэлчихье. За хичээлийн нэрээ өөрчилж болно. Тэгэхээр би өнөөдөр гэрээг танилцуулсны дараа за та бүхэн боломжоор ирээд гэрээн дээр гар үсэг зурна. За гэрээгээ уншсан байх гэж найдаж байна. За тэгээд гэрээн дээр гар үсэг зурхтайгаа хамт ийм нэхэмжлэхээ авчиж өгнө. Нэхэмжлэхийн дагуу эхний ээлжинд 3 сая төгрөгийг та бүхэн зур шилжүүлнэ. За нөгөө нэг өмнөх алхмуудад нэг жоохон өөрчлөлт орсон байгаа. За тэр нь юу орсон бэ гэдгийг зөвөр би яг өөрчлөлт орсон хэсгүүдийг хэлье. За хамгийн түрүүнд бид нар өмнө хийжсэнараа тухайн хичээлийнхаа агуулгын анализыг Монгол Улсын сургуулиуд үндэсний түвшинд мөн дэлхийн түвшинд хийн. Энийг хийхдээ өмнө нь бид нар захин хичээл боловсруулахдаа тусдаа файл үүсгэдэг байсан бол за сая нөгөө магистр хөтөлбөрийн шинжилгээ би нэг бас нэг эсэргүү царайлаад тухайн хичээлийн хөтөлбөрийн өмнө нь нөгөө нэг харьцуулсан хүснэгтээ оруулаад байсан тийм ээ. За би энүүгээрээ явъя гэж бодож байна. За энэ юуг шинжилсэн юуг тэр хичээлийн хөтөлбөрийн маяг гэх юм уу загварыг та бүхэнд өгнө. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр муйсын хөтөлбөрийн хороонд суугаа харж байхад нөгөө нэг том мундаг муйсын багш нарсан цагаа талахаар яг үндэ иймэрхүү юмуд айгу хуурамчаар хийд юм байл. Энийг бол би бодтоор нүдээр харсан. Ялангуяа шинээр хөтөлбөр оруулж байгаа багш нар ийм сургуулийн ийм хөтөлбөртэй харьцуулсан гэсэн линк нь ажиллахгүй нөгөөх нь орсон чинь шал өөр өндөхстэй буруу хичээл байдаг гэдэг гэх мэт юмнууд маш их. Бид нар ийм алдаа гаргамааргүй байна. Тэгэхэд ойлгомжтой байх үүднээс тэр юуны хичээлийн хөтөлбөрийн өмнө нэг 2 хуудас нэмсэн байгаа. Энүүгээрээ өгнө. Гэтэ энэ бол ажил нэмэгдэж байгаа зүйл биш. Өмнө нь хийдэг байсан 2 файлыг л нэгтгэж гин гэсэн үг. За ийм зүйл болсон. За тэнгуут сургалтын журмын дагуу хичээлийн жилийн эхний 3-7 хоногт багтаж за эхлээд нөгөө тэнхимийн хөтөлбөрийн хороогоор ямар хичээлийг шинээр захин хэлбэрээр боловсруулахын гэсэн асуудлаа хилцүүлэх ёстой. За энэ маань юу гэсэн үг гэхээр одоо манай Батзүрэн тэнхимийн хөтөлбөрийн хороог ахалж байгаа. Тэгэхээр бид нар 2 сарын ихтэй хичээлийн агуулгын анализыг хичээлийн төлөвлөгөөтэйгөө боловсруулад хөтөлбөрийн хороогоор буюу тэнхимийн хөтөлбөрийн хороогоор оруулна, батлуулна. Хөтөлбөрийн хороогоо батсны дараа бүрэлдэхүүн сургуулиар орж дэмжүүлнэ. За ийм процедур явна. За тэгээд нөгөө санал шүүмжүүд явдгаараа явна. За энэ агшууд эхнээс нь аваа явцсан байх шиг байна. Тэнхимийн төлөөлөл.
ажил олгогч. За мөн ижил төстэй сургалт явуулдаг бусад сургуулиуд, за Европын сургууль. За энэ явдгаар явна. Энийхээ дараа сайжруулалтын хүснэгтэй хийн. За лекцийн илтгэл болон видео бичлэг, семинар, эсвэл одоо лабораторийн илтгэл болон видео бичлэг. За энэ хоёр бол маш их цаг авдаг ажил шүү. Ялангуяа өмнө нь хийж исэн оюун агшийн хувьд бол энэ дээр маш их туршлагатай. Ажил та над нэг дэмжлэг үзүүлээд хэдий ихэр хугацаа зарцуулдаг нэг баримжаагаар хилээтгэл нэг хичээл яхад. За бусд нь бол яг нөгөө бүрэн захин бичил боловсруулж үзээгүй зүгээр яг нэг өмнөх төсөөлөөрөө зүгээр нэг PPT бэлж үзэж учраас та бүхэнд ерөнхий төсөөл байхгүй гэж магадгүй. Тийм учраас би оюун агшийг нэг ямархуу хугацаа зарцуулдаг нэг хилээд өгөөч. Эгийн санаа энтер бас хийж исэн шүү дээ. Тэгсэн. Тийм one дээр sorry. Тийм. Гол нь нөгөө PPT-гээл сайн бэлтжүүлдэг видео бол гайгүй шүү дээ. За. Нөгөө видео гэхдээ энэ дээр нөгөө юу хугацаа тэдэн минутаас хэтрэхгүй хэрэг хэтрүүл хуваана гэсэн нөгөө үднэх шиг юм байгаа юу? За багшаа тэрийн би одоо нэг техникийн шаардлагатай хэлж өгье. За тэгэхээр лекцийн материал бэлдэх, семинарын материал бэлдэх, за тэдрийг видео бичлэг байдал руу хөрвүүлэх, энэтэй холбоотой техникийн шаардлага гэдэг юмнууд чинь яг нэг техникийн шаардлага хангасан бичлэг хийнэ гэдэг чинь их цаг хугацаа авъя шүү. Ажлаа зөв хуваарлаарай бүр ахин дахин хэлье. За тэгээд унших бол нэмэлт материалын чагсаалтаа гаргаж өгнө. Шалгалтын сангаа гаргаж өгнө. За энэ одоо ерөөсөө Монголд огтоос хийгддэггүй. За гэтэл одоо юу гэдэг юм? Социализмын үед гэх юм уу эсвэл за анх одоо их сургуульд орж явах үед одоо юу гэж байсан? Конспект гэж нэрлэдэг байсан. За тэр зүйл гэхдээ одоо бол бид нар нэг Европын стандартын дагуу хийж байгаа. Заах сурах материал буюу teaching and learning material TLM гэж нэрлэдэг. За энэ бол бас нэлээд том бичгээр нь толдог. Энийг англи монгол дээр хийнэ. За би эдгээр жишээнүүдийг бүгдийг аяндаа яг хугацааг нь болохоор нэг нэгээр нөгөөтэй. За өөрөөр чинь зааж байгаа хичээл дээр ямар нэгэн програм хангамж хэрэг болох бол жишээ нь одоо батлагын зааж байгаа хичээлдэн дээр ямар статистикийн програм хэрэглэх юм. За Excel бол үнгүй байж болох бах. SPS юм уу эсвэл ямар програм юм. За тэр програм байгуул тэрийгээ бас хаанаас авч яах юм. Хаанаас татчих явах нь яаж суулгах уу гэдэг зааварчилгааг өгнө. Жишээ нь одоо би өөрөө орж байгаа хичээл дээр ArcGIS програмыг хаанаас татах уу? Линкийг хийлээ. За татсныхаа дараа step by step буюу аль товчон дээр нь дарахаар ямар дэлгэц гарах юм. За тэрний дараа яаж суулгахын компьютер бүх зааварчилгааг нь өгж байгаа. Яагаад тэгэхээр энэ сургалт маань өөрөө бүрэн захин гэдгийг ойлгоорой. Их сургуулийн лаборатори юм уу эсвэл аль нэг танхим цуглуулаад та нар ингэж суулгах гэж заах боломжгүй. Тэгэхээр эхнээсээ бүх материалаа сайн бэлтэнэ гэдгийг хэлж байгаа. За тэгэхээр хичээл сургалтанд чи ямар нэгэн програм хангаж ашигладвал энийгээ бэлдэж өгнө гэсэн үг. За сургалтын зохиомж гэдэг зүйл шинээр орж ирсэн. Захим сургалтын дээр. За энэ нь бол өмнө нь сургалтын удирдамж байсныг үндсэндээ нэрслийн сольсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жишээ нь таны боловсруулсан хичээлийг уг сургалтанд хамрагдж байгаа хүн ямар дэс дараалал яаж үзэж юун дээр нь анхаарвал за сорилгын болон явцын шалгалт, улирлын шалгалт, эсвэл ур чадварын шалгалт, эсвэл одоо нэмэлт материалуудаас юуг уншвал уг сургалтанд амжилт үзүүлэх вэ гэдгийг тайлбарласан видео бичлэг байна. Видео бичлэг хэлбэрийн сургалтын за яг зохиомж гэдэг байгаа юу удирдамж гэдэг нэр томьёол хамгийн одоо юу гэх юм бэ? Арай зохимжтой байжээ. За ийм зүйлийг бас бэлтэнэ. За дахиад үүнээс гадна уг хичээлийнхаа тухай видео танилцуулга богино 1 минут 30 секунд 2 минут байж болно. Дээрээс нь постэр танилцуулга. Эдрийг яах вэ гэхээр бид нар хөтөлбөр сурталчлах ажлаа одоо тэг бүгдийг нийлүүлээд нэг одоо юу гэдэг ганц постэр бэлчээ тэргээ тэгээ фэйсбүүкээр шеэрлээ суудаад цаг өнгөрсөө. Энийг ашиглана. Гэхдээ арай өөр байдлаар ашиглана.
ерөнхийдөө отгоод хөтөлбөрийн веб хуудас хий гэдэг даалгаврыг өгсөн байгаа. Энэ дээр байршуулна. Арай өөр байдлаар маркетинга хийн шүү. Тэрэнд ашиглана. За тэгэхээр видео танилцуулга, хичээлийнхаа тухай видео танилцуулгыг хийн. Энийг нийгэмд сурталчлана. Өөрөөр хэлбэл бид нар маркетинга хийн. Зэргийн оюутнуудаа илсүүлж авна. Дээрээс нь зэргийн бус оюутнуудаа илсүүлж авна. За тэгэхээр энэ зүйлүүдээ яаж айтайхан хийх үү гэдгээ та бүхэн өөрсдөө бодцгоо. За дээрээс нь захин хичээлийн экспорт файл буюу хэрвээ өмнө нь Монголын сургуулийн онлайн нуу мэдүүдээр хичээл байршуулж үзээгүй хүнд бол нэлээд ажил болно. Байршуулж үзсэн хүний хувьд бол амархан. Энийг хийснийхаа дараа экспорт файлаа гаргаж өгнө. За дараа нь уг захин хичээлийг яаж бэлдсэн тайлангаа энэ бичсэн байгаа 25 алхам тус бүр дээр нь ерөнхийд нь тайлбарлаа оруулна гэсэн үг. За товчхон гэсэн үг. Энийг бичснээр тантай байгуулсан гэрээ одоо гэрээ дүгнсэн акт үлдээд үлдэгдэл 3 сая төгрөгөө та хэрхэн нээгдэнэ. За дээрээс нь захин хичээл бүрийн бүтсэн мэдээлэл энэ бол амархан гац үсэгтэй байгаа. За ингээд бүгдээрээ энэ хичээлийн төгсгөлд ахаад хэлээ хугацаа хойшлуулахгүй шүү. Энэ хичээлийн төгсгөл гэдэг маань 2026 оны 5 сарын сүүлээр юм уу 6 сарын эхтэр гэсэн үг. Ахаад инхмийн хөтөлбөрийн хороогоороо иж бүрэн боловсруулсан хичээлээ авч ороод энэ хөтөлбөрөөр ийм хичээл бүхий бид нар магистрийн хөтөлбөр, мэргэжлийн магистрийн хөтөлбөр нэнэ гэдгээр хөтөлбөрийн хороо олноор хилцүүл явна. За ингээд гэрээнийхээ гүйцэтгэлийн актыг үлдлээ. За энэ 23 дугаар алхам хүртэл хийчээд үндснээ гэрээ дууссан тооцно. Үүнээс хойш 24 25 дахь алхам та хичээл заасан улирал болгондоо зэргийн болон зэргийн бус хэдэн оюутан хамрагдсан бэ? За энийг бол оюун огш мэдж байгаа. Бид нар өмнөх төслүүдээр энийг гаргаж ирсэн. За тухайн оюутнуудаас хичээл ороод дуусан дараа санал асуулга авна. За энэ бол угаасаа CC-гээр явчихдаг. Гэтэ CC-гийн асуулт бол тийм оновчтой асуулт биш. За тэгээд үүн дээрээ суурлаад нэг 2-3 жил тутамдаа бүгдээрээ захин хөтөлбөрөөр сайжруулаа явнаа. За ийм зүйл хий. За энэ харуулсан хүснэгтээс асуух зүйл байна уу манайхаа? Нэг чимэг. Би харин нөгөө юу баталгаараас боломжтой бол тэр нөгөө хүрээлэн боочны үнэлгээ баяршлын үнэлгээ гэсэн хичээлийг хуваах гэж цаадахнаас ч уг нь асуусан за фэйсбүүкээр уншаагүй юм шиг байна. Ямар бодолтой юм бол хуваах боломжтой юм болов гэл. За тэр юм та хоёр маань ерөнхийдөө өөрсдөө яриад ойлголцож байгаа. За гэхдээ би түрүүн хэлсэн байгаа. Ер нь бол нэг хичээлийг нэг л хүн байвал маш сайн байна. За хичээл бол өнүүгээр тогтохгүй. Ер нь дараагийн төслийн асуудлууд яригдж байгаа. Иймэрхүү байдлаар бид нар олон хичээл хийх хэрэг гарна. Сүүе. Нэг ийм зүйл байна. Одоо юу яаж огшаа? Одоо энэ нөгөө миний яриа сонсож байна уу? Сонсож сүүе ярьж. За. Багшаа энэ нөгөө 1-ээс 25 дээр та хугацааг нь тавиад өгчөөч. Тэгвэл хугацааг нь тавьсан юм багш надад гэрэн дээр оролцсон байгаа. Тэрийг одоо ярина. Зөв. Би гэрэн дээр гэрээг гаргацсан сууж байна. Аль дээр нэг юм бол зоримсон зүйл. Хугацааг багш нь угаасаа гэрээ тайлбарлалтаа. За тийм байна. За окей за байна шүү. За. Баги. Өдрийн манайхаа. За би нөгөө заалны коридор цогсож байгаа болохоор оцноос орсон байгаа. За. Яг тэр хичээлийг анх эхлээд энэ хичээл яригдахад бол сонон багш дээр хувааж бэлтгэхээр бүр анх хэлж яригдаа. Тэгээ над дээр болж ингэж ирж байгаа хичээл тийм нь бол би хариуцаад ингэж хичээл. Тэгэхээр ер нь тэр агийн хичээлээр ер нь тэгэл ганцаараа би хийсэн дээр хаал гэж төлөвчөөд байгаа шээ. За. Тэгээд эрсдлийн үндгээд тустай хичээл байж байгаа бас агийн хичээлээр өмнө сонс солилцож байгаа. Тэгээд нийлүүлээд үнэлгээтэй нийлүүлээд нэг хичээл болгосон байгаа. Угаасаа нөгөө юун дээр ч гэсэн нэг бүлэг гэсэн болоо явдаг ч тийм ээ. Баги чи ингээрэй. Чи сонон багштайгаа эргэж ярилцаад яахгүй бол
одоо бүгдээрээ нэг ажил хийж байгаа нэртэй хоорондоо бас яаж хүл ойлголцол үүсээд тэгээ сүүлд нь илүү тоо асуудал үүсэх. Тэгэхээр ялангуяа энэ бол одоо би нөгөө шинэ хуулиартаа харуулдаг байгаа шүү дээ. Хуучин хуулинд дээр чи ингээ 3-4 хүний нэр орсон юмуд байгаа. Чинь одоо доктортой хоттой чи оюун чимэг, инх чимэг, сонон даваг алтан сүх гэсэн 4 нэр явж исэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар би өөрийнхөө нэр мэдээг хасцсан байгаа. Тэгэхээр өмнөх хуулиудаа та бүхэн мэдж байгаа учраас нөгөө өмсүүдтэйгээ яриад за багшаа ийм болж шүү гэдгийг нь ойлгуулбал хүн бас буруугаар ойлгоод тэгээд асуудал эвгүй тийшээ ирэх вэ гэдгээс багш нь маш их болгоомжилж байна. Хоорондоо эв дүнжинтэй ойлголцож ажиллана. За энэ хичээлээс үндсэндээ за би ахаад хэлчихье. Олон улсын хөрөнгө оруулалтаа энэ хичээл оюуногч боловсруулах хичээл. Уур амьсгалын өөрчлөлт, ариун санаа. Энэ хоёр хичээл дээр нэмэлт төсөл бичгээр ярьж байгаа учраас бид хоёр руу өнөө өглөө юу асуусан байгаа. Европаас юу болон энэ хичээлтэй холбогдолтой зүйлүүдийг тэрийг өгөөрэй. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нэрээр биш. Ер нь жоохон иймэрхүү байдалтай өөрчлөгдөнө. Уур амьсгалын хямрал ба асан зохицолт гэсэн ийм нэрээр өөрчлөгдөж магадгүй байгаа. Хариу санаа. Энэ нөгөө уур амьсгалын өөрчлөлт биш, уур амьсгалд дасан зохицох шийдлүүд гэж явж байгаа шүү. Сүүлд Домон нийт хоёулаа нөгөө Унгар явтаа тэгж танилцуулсан гэдэг уу харуул. Энэ үү? Уур амьсгалын хямрал гэж багцаага тийм болчих болно л доо. Уур амьсгалын хямрал ба дасан зохицох шийдлүүд гэдэг. Англиар болохоор climate adaptation solutions гэж явж байгаа. Энийг үстэй хямрал гэдэг үг оруулчих зүгээрээ. Яагаад гэвэл одоо Европын холбоонд яригдж байгаа шинэ тренд болоод байгаа басан судалгааны чиглэл маань одоо нэг хэсэг уур амьсгалын өөрчлөлт явсан. За сүүлдээ уур амьсгалын нөгөө дасан зохицол гэдэг юу руу бид нар нэлээд орсон. Сармжуулна гэд. За ер нь аль аль нь бас нэг жоохон үр дүн тиймэрхүү байгааг бүгд мэдж байгаа. За сүүлдээ уур амьсгалын хямрал ялангуяа Батцүрэн энэ дээр нөгөө юуны сурах бичгийн хэсэг орчуулахад яг уур амьсгалын хямрал гэдгээр бас орчуулсан. Энэ орчуулагч нь одоо зөв юм шиг байна. Тэгэхээр иймэрхүү байдалтай өөрчлөгдөж магадгүй. За иймэрхүү зүйлүүд тусна. Яриуснаа гэх хэрэг. За энэ хүслэгтэн дээр өөр асууцууд байхгүй багшийн хүслэгтийг хагаад одоо гэрээ рүү орлоо. За гэрээг харуулах юм. За хамгийн гол нэг шаардуулсан хэсгүүдийг хараа явна. Хоёр төсөл зэрэг явж байгаа учраас үндсэн төслийн нэр өөрчлөгдөнө. Эхний дөрвөн хичээл буюу яг доманы төслийн хүрээнд хичээл боловсруулж байгаа оюуногч юм уу эсвэл Батцүрэнгийн хувьд болохоор энэ нэршлэр явна. За нөгөө инновацийн төслийн хүрээнд хичээл боловсруулж байгаа багш нар чинь Батлгэр ч юм уу инчим гэдрийн хувьд бол энэ гэрээгээр эдний нэрсэн солигдсон гэсэн үг. За би хамгийн гол зүйлүүд нь хэлчихье. Миний Тогос та домен бүгд sorry. Батцүрэн минийх домен төслөөр явна гэсэн үг энэ дээдлийн шарна. Би хараач багш нөгөө юу гэнэ. Тийм бай доманы төслөөр энэ эхний дөрөв. За. Окей. За хамгийн гол хэсгүүдийн би яриа явуулчихна. Үлдсэн хэсгүүдэд та бүхэн уншиж сайн танилцаарай. Ялангуяа би хариуцлагын хэсгүүдээр нэлээд хатуу заалтууд оруулсан байгаа шүү. За энэ минь бол яах вэ? За хамгийн гол заалтыг эндээс харах хэрэгтэй. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу одоо бид нар өнөөдөр тайлбарлацаад энэ 7 хоногта багтаа гэрээндээ хийн. 6 сарын хугацаанд хичээлийг боловсруулна. 26 оны 6 сарын 10 гэхэд бүх хичээлээ боловсруулад тэнхмийн хөтөлбөрийн хороо болон бүртгэн сургуулийн хөтөлбөрийн хороогоор ороход бэлэн байна гэсэн үг. За яагаад тэгэхээр бид нар эх хичээлийн жилийн эхнээс магистрийн эсэлтийг авъя гэж бодвол энэ хичээлийн жилийн төгсгөлд Мойсийн бүрэлдэхүүн хороогоор орж сургалт эрхлэх зөвшөөрөл авахгүй болохгүй. За захин хичээлийг ашиглах хугацаа 2026-аас 2027 оны хичээлээс эхлэн нийтдээ 5 жил байна. Өөрөөр хэлбэл та нэг дахин хичээл хийсэн тохиолдолд энэ хичээлийг танаас өөр хүн одоо
хичээлийг одоо хичээл орохгүйгээр за 5 жилийн хугацаанд та одоо цагийн ногдолтоо энийг бичиж явна гэсэн үг байна. За өөрөөр хэлбэл бас нэг хөдөлмөрийн байрны чинь баталгааны асуудал болж байна. За хичээлийн хэлбэр ашиглалт гэдгийг та бүхэн одоохондоо сайн энийг хараад ойлгоогүй байж магадгүй. Ойлгохын тулд захим сургалтын журмаа уншина. Өмнө нь урьдчилаад хэлэхэд асинхрон, синхрон гэдэг бол юу хэлээд байна гэвэл асинхрон гэдэг маань орон зай цаг хугацаанаас үл хамааран онлайн ном мэдүүдээр суралцагч бие даан удирдах гэсэн тохиргоотойгоор хичээлийг хийх. Синхрон гэдэг нь багш удирдах гэдэг тохиргоотойгоор захим хичээлээ үүсгэхийг хэлж байгаа. Бүрэн болон холимог захим сургалт гэдэг маань угаасаа бидний магистрийн хөтөлбөрөөр бүгдээрээ бүрэн байна. Үүний хажуугаар бид нэр зэргийн бус сургалт явуулах юм бол холимог захим сургалтын хэлбэрийг ашиглаж болох учраас гэрээн дээрээ энэ дөрвийг дөрүүлэн нь оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл таны боловсруулсан захим хичээлийг бид нар маш олон хэлбэрээр ашиглана гэсэн үг. За захим хичээл боловсруулах гэрээний төлбөр 6 сая төгрөг. Нэг багц цагийн үнэлгээ 1 сая төгрөг буюу энэ хичээлийн жилийн А цагийн илүү цагийн үнэлгээ. За ийм үнэлгээгээр явж байгаа. За 50% буюу за гэрээ байгуулж ирснээс 14 хоногийн дотор за таны үүсгэж өгсөн ийм нэхэмжлэхийн дагуу их сургуулиас мөнгө шилжнэ. 3 сая төгрөг. За тэгэхээр шаардлагатай юмнуудаараа та бүхэн өөрсдийнхөө мэдээллийг бичээд ингэ явах нь шүү. За ингээд явна бам. За өөр бусад зүйл юу вэ? За энэ жага. За захим хичээлд тулгуурлан үүсмэл бүтээл төөрөхийг зөвшөөрөх буюу хориглох хэрэгтэй. За үүсмэл бүтээл гэж юу хэлээд байвал за саяны Батцүрэнгийн хэлсэнтэй адилхан сургалтаа дээр тулгуурлаад ном сур бичиг арын авлага зохиож болно гэсэн үг. Энэ бол үүсмэл бүтээл. Нэг бүтээлээр тулгуурлаж нөгөө бүтээл нь үүсэж байгаа учраас үүсмэл бүтээл гэж нэрлэж байгаа. Энийг хийж болно. Дээрээс нь за захим хичээл дээр тулгуурлаад бид нар одоо гэдэг бусад нийгэм рүү чиглэсэн янз бүрийн контент эдрийг хийж болно гэсэн үг. За 3-8 гүйцэтгэгчийн амны эрхийг хөндөхгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ та бүхэн санаж байвал өмнө боловсруулсан хичээл дээр бид нар бүгдээрээ зохиогчийн эрхийн бичлэгээ авсан. Оюуны овшийн нэр бүхий 1 илүү 2 бичлэгээ байгаа. Миний нэр бүхий бас 2 ч бичлэгээ байгаа. Тэгэхээр энэ хичээлээ хийснээр та оюуны өмчийн газараас юу авах эрх үүснэ гэсэн үг. Зохиогчийн эрхээ буюу патент авах эрх үүснэ. За гэхдээ патентн дээр нэг зүйлийг хэлэхэд зохиогч нь одоо Алтан сөх, Оюун чимэг, Батлагэр, Батцуурын их чимэг гэдэг нэр бичигдэн өмчлөгч нь Монгол Улсын сургууль байдаг шүү. За өөр юу байна? За захим хичээлийг боловсруулалтаа Монгол Улсын сургуулийн захим сургалт хариуцсан нэгжийн бичлэгийн студийг ашиглах хэрэгтэй буюу за дижитал профессор студийг ашиглаж болно. Эсвэл өөрийнхөө ноутбук эсвэл өөрийнхөө компьютерийг ашиглаад орчноо бүрдүүлээд хийж болно. За ер нь бол шулуух хэлэхэд орчноо бүрдүүлээд хийсэн хамаагүй хурдан байдаг. Студиээр бичүүлж болно. Гэхдээ хориглохгүй. Студиээр бичүүлэхээр нөгөө цаг хугацаа эдит эдэргээд нэлээд жоохон төвөгтэй байдаг. Гэхдээ ямар байдлаар хийхийгээ та өөрөө шийднэ гэсэн үг. За гүйцэтгэгч гэрээний дагуу гүйцэтгсэн захим хичээлийг 3 дахь этгээдэд шилжүүлэхгүй. Өөрөөр хэлэх юм бол та өөрийнхөө боловсруулсан захим хичээлийг зөвхөн өөрөө болон Монгол Улсын их сургууль буюу захиалагч дээрээс нь санхүүжүүлэгч тал буюу төслийн хүрээнд ашиглана. Өөр байдлаар өөр нэг хувийн сургууль, өөр нэг сургалтанд их сургуулийн зөвшөөрлгүйгээр ашиглах эрхгүй гэсэн үг. За өөр би онцгой анхаарах зүйлүүд байна уу?
За байж байгаа энд хариуцлах юм. Өө хаана холоо. За энэ шүү. За талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд буюу ер нь бол хугацаа хоцрол гэсэн үг. За манайхан бол хугацаа хоцрохдоо гарамгай надаас ахуулаад бодит хохирлыг буруутай тал нь захиалагч болон санхүүжүүлэгчийн тооцоолсон мөнгөн болон мөнгөн бус хохирлыг нөхөн барагдуулнаа. Зөвхөн урьдчилгаанд авсан 3 сая төгрөгийг авахгүй шүү. Хил ам хийж байгаа цалингаас ч суудгаж авъя шүү. Эртхэн шиг анхааруул аялчих. За иймэрхүү зүйлүүд байгаа. За хугацаанд хийх юм бол ямар нэгэн асуудал байхгүй. За гэрээ байгуулсан гэдэг талаас захиалагчийг төлөөлж соо гар үсэг зурна. Яагад гэвэл энэ хөтөлбөрийн хичээлүүд нь инженер технологийн сургуульд хариалагдана. За тэгэхээр Монголын сургуулийг одоо төлөөлж гэдэг маань соо гар үсэг санхүүжүүлэгч тал буюу аль аль төслийн удирж байгаагүй санхүүжүүлэлтээ миний бие гар үсэг зурна. За гүйцэтгэх төлөө тухайн хичээлийг боловсруулах нэг багш бол нэг багш, хоёр багш бол хоёр багш гар үсэг зурна гэсэн. За энэ миний та бүхэн уншичаад яг асуух зүйл байвал над руу уцаар ч юм уу яг гэрээ байгуулалт дээр асууж. За энэ бол яг нөгөө журам дээр байгаагийн юуны дагуу цахим хичээл боловсруулахад 6 багц цагаар тооцож байгаа. Гэхдээ хичээл нь юу? Баталгар. Багш нэг юм тодруулах гээд энэ нөгөө гэрээн дээр хавсралтай ч юм уу нөгөө нэг ямар хичээл боловсруулж байгаа хичээлийнх нь нэр бас тиймэрхүү юм орох уу? Одоо яг энэ орж эхэлж байна. За би хавсралтууд нь одоо хэлэх гэж байна. За үнэхээр гэрээний хамгийн ихэнд энд хичээлийн нэр нэг удаа дурддагдана. За би жишээ болгоод оюуны агшихаар оруулсан байгаа. Үүнээс цаашаа хавсралт болгон дээр нэр дурддагдана. Хичээлийн нэргээд. За ингээд хичээл болгон 6 сая төгрөгийн үнэлгээтэй явна. За захин хичээлийн бүтэц. За энэ бол нөгөө саяны хэлдэг. Энэ бол амархан. Нийт хичээлийг хэд дуусны дараа нэр за индексүүдийн тухай үед нь биччихнэ. Хичээлийн тодорхойлолт нь хэдэн уудсан. За захин хичээлийн хэлбэр нь дан лекц юм уу, эсвэл лекц семинар юм уу, эсвэл лекц лаборатори юм уу юу юм гэдгээ бичнэ. За тэгээд хард дискэн дээр нийт хэдэн гигабайт зайд эзэлж байгаа эдэргээ. За энэ бол амархан. За хийгээд ирэхээр би нарийн тайлбарлаж. За хугацааны хувьд энэ байна. Ерөнхийд нь 3 үе шат хуваасан байгаа. Хичээлийн төлөвлөгөө боловсруулах үе шат, видео контент буюу хичээл бэлтгэх үе шат, тайлан танилцуулгын үе шат гэдэг. Нийт 25 болгонтой. 1 сарда багтаж агуулгын анализаа хийгээд 2 сарын ихээр бид нар техникийн хөтөлбөрийн хороогоор оруулна. За тэгэхээр манай сүүе энд байгаа учраас 2 сарын эхний 2-7 хоногтой багтаад за чи ажлын төлөвлөгөөнд оруулцаарай. Энэ захим хичээлүүдийг агуулгын хувьд хэлэлцээд за ийм агуулгын хүрээнд ийм нэртэй, ийм индекстэй хичээлийг одоо цахимаар боловсруулахыг дэмжиж буй эсэх гэдэг агуулгаар хилцүүлнэ. Өмнө нь бол бид нар энийг удаа хийцэн. Ерөнхийдөө юмнууд чинь бэлэн байгаа гэж бодож байна. За гэхдээ одоо нөгөө нэр ус мус солигдсонтой холбогдуулаад эргээ та бүхэнд харах юм байвал хараад энийг гаргаж ирнэ гэсэн. За гэхдээ сая оюуны агш хэллээ. Европын сургуулиудаас ирэх шүүмж нэлээд удаад байгаа гэх. Тэгэхээр 8 дахь асуудал ирээгүй байсан ч бид нар хэлэлцэн. Яагаад гэвэл Европын сургуулиудын төлөөллүүд саналаа өгөхдөө видео бичлэгүүдийг чинь үзье гэдэг зүйлүүдийг бас хэлдэг. Ийм гарт магадaltaй учраас 8 хатхам нэлээд хойшоо шийдэгдэж магадгүй. 2 сарын ихтер тэнхимийн хөтөлбөрийн хороогоор ороход бол эхний 9 бүгдээрээ 8 дахьыг асуул 7 9 гэсэн алхмууд хилцсэн байна. Энийг 1 сардаа багтаж хийнэ. За хугацаа хоошин тавихгүй учраас би өдөр болгон та нар руу баг мэйл чичээл. За тэр чинь бэлэн болсон юм чинь болсон гэж хэлнэ. За дараа нь. За видео контент хийхийг 2 сараас 4 сар гэсэн байна. Яагаад гэвэл энэ маш хугацаа орно. Нилээх эдит хийгдэнэ. За дээрэс нь заах сурах материалаа монгол хэлээр бичнэ. Англи дээр бас teaching learning материал англи дээр бэлтэнэ. Нилээн болно.
Тэгэхээр нийт хугацааны 2, 3, 4 сар буюу 3 сарын хугацаа өгч. За тэгэхээр сүүе маань бас ерөнхийдөө багш нарынхаа ажлыг хуваарлахдаа тэнхимийн хүрээнд ажиллаа хуваарлахдаа манайхан захин мөчөд боловсруулж байгаа нэлээд ажлын ачаалттай байгаа гэдэг бас жоохон бодцоорой гэж хүсмээр байна. За ингээд 5-6 сардаа үлдсэн ерөнхийдөө тайлан майлан юмнуудаа хийгээд гаргана гэсэн үг. За ийм ажлын хуваарлалтай. За тухайн алхам бүрдээ юу хийгдэх юм? Энд нөгөө дэлгэрэнгүй тайлбарлагдсан байна. За захин мэдэл тавигдах шаардлага энүүгээр та өөрийгөө хянана. Энийгээ тайландаа хавсаргана. За ялангуяа тэр дүрс бичлэгийн болон за техникийн шаардлага хангасан эсэх асуудлаар за захин их сургуулийн дижитал профессор студийн мэрэгчлэн хатан зоригтоос очоод эхлээд нэг видео бичлэгээ хийчээд хамгийн ихнийхээ хичээлийг хийчээд тэгээ очиж асуугаарай. За би энэ тухай гэрэн дээр оруулсан санагдаад одоохон бүр яг та бүхнийг яаж магадгүй гэд бас нэг алдаа оноо гаргач магадгүй гэд гурлаа хаана бичлээ. Энэ байна. Энэ өмнөх захин мэдээллүүдийг бэлтэж яхад нэлээд хэдэн хичээл явцсан хойно нь эн чинь техникийн шаардлага хангахгүй байна гэдэг асуудал үүсэж ирсэн. Тийм учраас би бүр гэрэн дээр оруулсан байгаа. За захиалагчаас санал болсон захин мэдээлэл боловсруулах сургалтанд хамрагдах үүрэгтэй. За тэгэхээр яг үг гэхээр одоо би үе шаттайгаар тухайн бичиг баримтуудыг яаж хийх үү гэдэг тиймэрхүү захин сургалтуудыг онлайнаар хийгээд явчихна. За тэрэнд нь та нар хамрагдана гэсэн үг. Дараа нь өөрийн тоног төхөөрөмжөө ашиглан хийж байгаа тохиолдол буюу та ноутбук эсвэл өөрийнхөө тоног төхөөрөмжөөр ашиглан хийж байгаа тохиолдолд эхний видео хичээлийг бэлтгэсний дараа технологийн шаардлага хангасан эсхийг захин сургалт хариуцсан нэгжийн мэрэгчлэнээс асууж зөвлөгөө авна гэж бүр албаар ингэж оруулсан шүү. За яагаад вэ гэхээр гэрээний гүйцэтгэлийн актн дээр энэ хүн гарын үсэг зурж иж гэрээ амжилттай хэрэгжсэн эсэх таны боловсруулсан захин хичээлийг чинь технологийн шаардлага хангасан эсэх дүгнэлтийг гаргах учраас. За би нэлээд дэлгэрэнгүй тайлбарлана. За тэгэхээр энэ зүйлүүдээ эргээ харна. Ялангуяа тэр нэг энэ H2 264 кодек модекс гэж юу байдгийг би сайн мэдэхгүй. Очиж асуугаар нөгөөдх нь шалгаа өгчт юм байна. За гүйцэтгэлийн акт байна. За иймэрхүү юмнууд явагдана. За 1 сарын 5-наас эхэллээ гэж үзэж байгаа. Өнөөдрөөс ингээд 6 сарын 5 гэхэд дуусна. За хинхэн гарын үсэг 6 гэхээр хатан зоригт технологийн шаардлага хангасан эсхийг, агуулгын шаардлага хангасан эсхийг бат сүрэн, за гэрээнд тусгагдсан бусад шаардлагыг хангасан эсэх буюу зохиогч эрхмэл янз бүрийн зүйлийг миний бие софт захиалагч болон санхүүжүүлэгчийн хяналтыг тавина. За захин сургалтын платформд оруулан бэлтгэсэн хичээлийн материалыг хүлээн авахыг отхон цэцэг хариуцна. За энийг сайн хараарай. Бүр энийг бүр хамгийн том дээр нь тавьж хагаад харуулдаг. Хугацаанд гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд үлдэгдэх 3 сая төгрөгөө та авнаа. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний хугацааг 1-2 сараар сунгаж болох бах. Гэхдээ энэ тохиолдолд сунгасан сар болгоно дутамж чинь 500 сая төгрөг хасаа авна. Хэрвээ та 6 сарын 5-нд ажлаа хүлээлгэж өгөх байлаа гэж бодъё. Амтсангүй 1 сараар сунгуулыг гэвэл үлдэгдэл 3 сая чинь 500 мянган насаад 2 сая 500 болгоно. 8 сард хэд болох вэ? 2 сая болно. 9 сард сая 500 болно. За хэрвээ бүр хугацаанд хийж өгөөгөө тохиолдол зэргийн хөтөлбөр нээх хугацаа хоцроосон гэдэг хамгийн том үндслээр хохирлыг барагдуулна. Их сургууль дээр хохирол барагдуулах ажил яаж явж байгаа гэхээр үндсэн цалингаас чинь шууд суутгана. Энийг холбогдох газруудаас мэдээж бид ангаараа шийдэхгүй. Шийдүүлж ягаад холбогдох хүмүүсүүдээр шийдвэр гаргуулж ягаад үндсэн цалингаас чинь суутгаа явна шүү. За би ягаад нэг иймэрхүү юм дээр жоохон реакц өгөөд байна гэхээр
Өмнө гарсан сайн туршлагууд ч байна, муу туршлагууд ч байна. Сайн туршлагын тод жишээ манай оюун чимэг багш. Муу туршлагын тод жишээг би нэр дурдахгүй гэхдээ хүмүүс өөрсдөө мэдж байгаа баг. Ийм юм гараад бүтэн жилээр хүртэл хойсч исэн асуудал үүсчихсэн учраас ийм хатуу юу оруулж байгаамаа. За. Гэхдээ иймэрхүү заалд оруулсан дуучлаарай. Ийм асуудал үүсэхгүй байх гэж би найдаж байна энэ удаа. Хэрвээ за үнэхээр би амжихгүй байна бол эртхэн шиг буюу өнөө магааштай бодож байгаа за боли гэдэг эртхэн шиг хэлчих хэрэгтэй. За иймэрхүү гэрээ байна. Гэрээтэй холбоотой асуулт байна уу манайхан? Багшаа би ингээ гарчихоо талбараа гарах болчиход байна. Окей, асуулт байхгүй бол миний явуулсан гэрээний драфтыг үзээд өөрийнхөө холбогдох мэдээллүүдийг бөглөөд эргээд над руу явуул. Тэнгүүтинд би хэвлээд бэлдээд гар ус зурхад бэлдээд орхино. За. Окей, баги гарч иж болно. Нэг чимэг Оюунаа шүтэр чи хамт бэлдэж байгаа юм чи гэрээгээ нэг л хийнэ үстэй тий. гэрэн дээр 2 хүн гар ус зурна. Оюунагч 2. За. Гэхдээ одоо нэгэнд ажил хийж байгаа учраас одоо ерөнхийдөө та хоёр харчлаа шүү дээ. Нийтдээ 25 малхамтай. Энэ 25 малхмаа хин яаж хариуц хийх гэдгээ дотоодоо сайн ярилцчаараа. Тэгээ энээс улбалаад та хоёр маань хин хитэн дөр авах уу гэдгээ хоорондоо тусдаа л ах юм байна л да угсаа тий. тусдаа гэдэг тусдаа хүн дээр гэрээ гэх юм бол нэг хичээлийг 2 хүн хийж байгаа шүү дээ. Тэгээ харин гэрээгээ арай яаж хийх юм бол гээ. энэ дээр үү? Зөв би одоо энэ дээр ингээл юу доор нь юмчин шүү дээ. Нэг чимгээд За кредитийн ингээ явчих гэсэн үг байхгүй юу? Тий. Тусдаа. Ингэх юм байна л да яги. Хоёлоо угаасаа нэг хичээлийг хамтраад хийж байгаа юм чи нэг гэрээн дээр нөгөө 2 боловсруулагч гэдэг утгаараа гэрээг хийгээд үнийн дүн нь болохоор нэг штэ нэг л хүнийхэр тэгэнгუთ хоёлоо нөгөө Агийн хийсэн хүснэгтэй штэ алхмуудтай ажлын хуваарлалт тэрийг яаж аа одоо жишээлх юм бол хамгийн наазах нь лекц 12 семинар үйлэхэд 6-6-аар нь хуваан ч юм уу ингээ яг тэгшгүй явах юм бол мөнгө тэгш хувааж авна аль нэг нь илүү их юм бол ярьж байгаа л тэгэл одоо хувилдаг ч юм уу яадаг чи илүү арай илүү юм хийсэн илүү мөнгө аваад өөрийнхөө хийсэнд тааруулж хоорондоо зохицож мөнгө хуваана өөрсдөө зохицож хуваана гэсэн үг мэт түнэс гэрээн дээр бол ямар нэгэн үнэн хамт нэг гэрээ ах юм бол 2 тусдаа хүн дээр хийх юм. За тэгвэл нэг гэрээ юм байна гэж. Нэг гэрээ. За. Тэгээ санхүүгийн хувьд яг уу зөвөр яг үнэн тоёрдод зөвлөж хэлэхэд за санхүүгийн хувьд одоо нийт хэдэн хичээл бэлтгэсэн гэдгээс гадна энэ ч айгүй олон бичиг баримтны асуудал байгаа шүү дээ. Сүүлд нь хийх тайлан тийм нөгөө ард нь одоо жишээлх юм бол тэр TLM-ийг хийхдээ амар их механик ажлууд ордог шүү дээ. Скриншот хийгээл тавиад линкийг хуулаад тавиал гэдэг ч юм уу. Тэгээ бас нөгөө бэлдсэн хичээлээ онлайн руугаа оруулах, асуултаа боловсруулж онлайн руугаа оруулах гэдэг бас нөлөөний цаг авдаг нөгөө техникийн шаардлагатай юмнуудаа бас яаж хуваах юм уу гэдэг өөрснөө л ярих юм байна л да хамтарч хийж байгаа. Яг үнэ. Өөртөө ярьж байгаад яа. Оюунаас хоёулаа дээр олон улсын стандартыг бас таныг нэг ирэхээр чинь ярьж байгаад хуваарлалтаа хийн гэсэн үг. Ингээд нэг асуусан дээр микрофон нийсэн дээрээ би бас нэг юм тодруулж хойсвол бүр тийм болно. За. Тэгээд одоо нөгөө дарааллын хувьд би дөнгөж нөгөө хийгээд ихлээ явж байгаа хүний хувьд дарааллын хувьд ингээд алдсан л байна л да. Одоо жишээлх юм бол би нөгөө агуулгын анализ муйстот Монголдо тэгээд дээр нөгөө олон улсад энэ төр хийгээ гаргачаад тэгээд нөгөө нэг хөтөлбөрөөр боловсруулсан шүү дээ Англи Монгол дээрээ силабасаа. Тэгээд тэрийг уг нь одоо нөгөө тэнхмээр оруулчаад батлуулчаад санал авах хэрэгтэй байтал яг тэнхмээр батлагдаагүй индекс энтер нь өгдөг байж хахад би хүмүүсээс одоо алтан баланкан дээр ингээд саналууд авцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр одоо яах вэ? Нөгөө алгасаа зөв явж ин гэсэн үг. Зөв явж ин гэсэн үг. Тий. Ерөнхийдөө би бараг саний асуултаа би энэ эдрийн байр ингэж өөрчлөгдөх юм байна. Ийм болох юм байна шүү. Хамгийн сүүлд бүрт би ороо. Тий.
Би нэг хөтөлбөрийн хорог алгасаад нөгөө улсууд руугаа силабус явуулаад цаал авсан болохоор бас зовчлоо сая гээд. Зүгээр багш хамаагүй. Юу за. Тий явуулаад авчих. Хөтөлбөрийн хорооноос бид нар бол за одоо хамгийн ихний хөтөлбөрийн хороо ямар байх вэ гэдгийг би энд нь бас бичсэн байгаа. Агуулга нь юу байх вэ гэхээр. За тэнхимийн болон бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн хороо хэлцүүлж уг хичээлийг үргэлжлүүлэн тухайн агуулгын хүрээнд цахим хэлбэрээр боловсруулж болох эсэх талаар шийдвэр гаргана. Энэ яг л цахим сургуулийн журам дээр байгаа юм. Тэгэхээр бид нар хамгийн эхлээд агуулгын анализаа хийгээд энэ агуулгын хүрээнд ийм одоо сэдвтэй хичээл байна гэж хичээлийн төлөвлөгөө боловсруулад хичээлийн төлөвлөгөөнийхөө дараа талуудаас санал сүмж аваад ирсэн санал сүмжийн дагуу сайжруулалт хийх шаардлагатай бол хийгээд шаардлагагүй бол хийхгүй тэгээд тэнхимээр хэлцүүлнэ. За таны асуулт маш зөв байлаа. Тэгэхээр дараа нь ингэж явах юм биш үү? Би бас анзаараагүй л хийсэн байна. За. Одоо нөгөө санал авч байгаа хүмүүс одоо хэр хүмүүсийн бас нэг шаардлага хангасан гэж юм байх. Одоо жишээлбэл би нөгөө сургуулийнхаа юунаас зааж байгаа. Газар зүйн тэнхимийн нөгөө ганцлаас санал авсан байхгүй юу? Бүрэлдэхүүн сургууль энэ санал гэдэг дээрээ нөгөө ганцлаас та санал авахдаа ижил төстэй сургуульд явуулдаг гэдгээс нь авсан юм уу? Яг аль утгаар нь авсан бэ? Нөгөө усад их дээд сургууль гэдгээс нь авсан. Унсын шус тэгээд за яг байж болно. Ан тулгаас авсан нөгөө хот төлөвлөлт хотын хичээл авдаг болох. Тавтуртай хот дээр үү? Тий. Болно. Асуудалгүй. Тий. Ажил угаасаа нэгэн хийгээд явцсан усуд бол тэрийг ахид авах хэрэггүй шүү яах вэ? Ажил олгогч нь болохоор нөгөө хот төлөвлөлт судалгааны институтийн уран байгууллагаас авцсан. Тэнхмээс болохоор гэмб гэрлээс авцсан. Болно гэсэн байхгүй. За. Байхгүй болно. За. За өөр манайхан асуулт тодруулах зүйл байгаа юу? Гэрээг онлайн явуулж болох аа гэж. Би мэйлээр явуулсан байгаа зү. Биш нөгөө гарын үсгөө. Гарын үсгээ ягаад явуулаад онлайнаар чи бүр Япон явуулсан байгаа юу? Тий. За тэгөөдөг. Угаагүй чи заавалчгүй бичлж гараа. Заавалчгүй цараа. Миний яагийн юу яахгүй юу? Чи өөрөө оюун чимэг гэж бичихгүй мэдэн шүү дээ. Мэдгүй. Оюун чимэг гэж англиар бичихгүй. За тэр юм идэг яа. Араас бэлтэж байгаа хаа гэж. Оюун огшоос болохгүй юм уу? Би одоо өнөөдөр явах гад л. Хаашаа явах вэ? Ятад. Ятад өвөр Монгол. Хөх. Ойрхон удахгүй байгаа. Ойрхон ирэх юм байгаа ч тийм. Ойрхон хичээлээс нөгөө 7 хоног ирнэ. За окей манайхан өөр яг энэ холбоотой ярьсан асуудлаар холбоотой асуултаа байхгүй багш нь бичлэгээ зогсоолоо. Харин би сая манасч байгаа би бас нөгөө Монгол талын хүмүүсээс саналаа авсан шүү дээ. Гэхдээ нөгөө хичээлийн нэр маань өөр одоо та болохоор өөр болохыг санал авч байгаа юм шүү дээ. Хамаагүй. Хоёр санал авсан. Тэр нь болохоор миний төрөөчийн нэгээд болж байгаа хгүй. Зүгээр хамаагүй. Тий нөгөө нэг юуны талаар дахиад нэг яг хичээл бэлдээд эхлэхээр сургалт гэдэг юм уу одоо нэг давтлах шиг юм өгөхгүй одоо илүү яаж PPT-гээ видео болгохдоо илүү ашигладаг янз бүрийн түүх мөл юм. Өгнө. Би бас нэг ийм авсан байгаа та бүхэнд харуулах юм. Ялангуяа өөртөө ноутбукн дээр юм хийдэг усууд хойцын нөгөө юу яагаад гэдэг штэ. Нэг гэрлийн ойлт жоохон аюух нөлөөтэй байгаад байдаг штэ. Тий. Тэнгүүт нь ийм юунд подкаст ч юм уу эсвэл лайвын нөгөө гэрэл байдаг тийм том бөөрөнтэй аюу тод. За.
Харж гин үү? Нэг ийм гэрэл авсан байгаа. Энийг ашиглах хүн бол манай руу сэж авч ашиглаж болно. Тэгээд чигээд хэлэхээр л За ингээд гол юм яриад дууссан юм л багш бэлтгэе зогсоолоо. Тэгээ хоорондоо өөр зүгээр яг чөлөөтэй ярилцах юм байвал ярилцаа явъя. нөгөө төсвийн хүрээнд өөр ямар үйл ажиллагаа